болохгүй байна, бүтэхгүй байна, шүүмжилж байна, нийгмийн баялаг шударгаас хуваарлаж байна л яриад идэг. Гэтэл бид нар өөрсдөө сонгуулийн саналах байранд чи саналаа өгөхгүй бол бид нар өгөн тэгж дуурах ёсгүй юм шиг байна. Яагтвэл бид нар тэрийг чинь үүрэг хариуцлага гэж хүлээж авах тухайд. Яг нь сонгогчийн эрх бас зөрчигдөх тохиолдлууд одоо байна л да. Жишээлбэл яг тэр бухимдалтай холбоотой санал хураалтын дараа одоо сонгуул булгайтай боллоо, лууртай боллоо гэж ярьдэн шүү дээ. Тэгэхээр тэнд сонгогч хүний эрх зөрчигдчихлөө шүү дээ. Сонголт нь үнгүүдчлээ. Яг нь сонгуулийн хууль тогтоомж, сонгуулийн үйл явц эдэр гэдэг чинь өөр нөө шудраг, алдаа мадаггүй, ил тод нээлттэй сонгогчдод итгэл төрүүлэхөө зөөж үжил сонгогчдод эцсийн сонгуулийн үр дүнд итгэх шүү дээ. Тэгээ одоо сонгуул шудраг боллоо гэдэг ойлголт өөрчлөгдөж шүү. Сонгуульд оролцсон бүх талууд сонгуулийн эцсийн үр дүн хүлээн зөвшөөрж сонгуул шудраг болдог. Өөрөөр хэлбэл яг оролцсон нам эвсэл нөгөө саналаа өгсөн сая 300 мянган сонгогч чинь сонгуулийн зохион болсон байгууллагч нь өөр итгэж сонгуул шудраг болдог. Гэтэл сонгогчид өөрсдөө сонгуулийн үр дүнд итгэхгүй байна гэдэг чинь сонгуул үнэхээр яа харахгүй тийм ээ шудраг болсонгүй гэсэн гэдгийг харуулж байгаа нэг үзүүлэлт бол яа харахгүй юм шүү дээ. Би тэгж л бааж байна. Одоо хуулийн дагуу сонгуулийн сурталчилгаа эхлээд сонгогчид ер нь ингээл нэг мэдээллийн бөмбөгдөлтөнд орох байх л та тийм ээ. Нэр дэвшигчдийн намуудын сурталчилгааны гээл гэтэл бас өнөөдөр ингээл хүмүүстэй уулзаад сонин энтер дээрээс харж байхад ер нь Монголын сонгогчдын боловсрол болоод нэг дунд сургуулийн 4-5 дугаар ангийн хүүхдийн хэмжээнд байна гэдэг тийм ээ. Тэгэхээр ийм хүмүүст болоод ингээд чихэр амлаад тийм ээ. Амархан юм амлаад ингээд яваад хахад бол ер нь болоод нэ гэдэг. Тэгэхээр энэ дээр одоо өнгөрсөн жилүүдээс ер нь ахиц гарч байгаа тийм зүйл байгаа болоо манай сонгогчид жишээлбэл одоо бодиттой зүйлд итгэдэг, популист амлалтнаас татгалздаг тийм зүйл рүү явж чадж байгаа болов. Би бол их өөдрөөр харж байгаа шүү. Энэ удаа сонгогчид маань үнэхээр одоо мөнгө өгнө гэсэн хандлагалт нь тийм ээ. За эсвэл одоо өгж байгаа энэ мөнгөнд ч юм уу тийм ээ. Хууртар саналаа өгөхгүй харин илүү одоо ирээдүгөө харж, үр хөвгтөө харж, улс орныхоо ирээдүйн хүчлийг харж бас сонголтоо хийх байхаа гэж бодож байгаа. Зүгээр судалгаануудын дүнгуудаас хараад хахад ерөнхийдөө нөгөө сонгогчид одоо яг юуг үндэслэж саналаа өгөх гэдэг дээр илүү бодлого тийм ээ илүү холж хараа тийм ээ тийм зүйлийг л харж саналаа өгнө гэсэн тийм нааштай судалгааны дүнгууд бол харагдаж байгаа. Тийм. Зөвхөн өмнөх сонгуулиудаар яарахгүй сонгогчдын саналыг худалдаж авдаг зүйл тийм ээ. Байсан шүү дээ. Бүгдээр нэг хөдөлгөөн зөвшөөрөх бах. Зүгээр бид нар улсын намуудын хоёр гол том намын мөрийн хөтөлбөр дээр л ингээл юу хийгээд үцгэд судалгааг л үцгэд 9 төрлийн тийм ээ 9 өөр одоо бэлэн мөнгийг шууд болон шуудласаар хамсан 9 мөрийн хөтөлбөрийн заалт байгаа байхгүй. Тэгэхээр яг тэр чинь нөгөө чимэд огшил хэлт юм л да зээлээр худалдаж авах гэж сонгогчдыг зээлээр худалдаж авч байна тэр бэлэн мөнгөний хамлалт дуучна гэх. Тэгэхээр одоо сонгогчдод бол тийм зүйлд бол хуурдахгүй бас нэлээд би бол сонгогчдод өмөрчлээ л да. Сонгуулийн шинэ хууль батлагдаж гарсан шинэ хуультай холбогдуулаад ерөн сонгуулийн сурталчилгаатай холбогдуулаад ялангуяа одоо хуулиас өмнө сонгуулийн сурталчилгаа хийж байгаа. За хууль зөрчсөн ямар нэгэн үйлдэл байвал иргэд өөрсдөө мэдээлэл өгдөг тийм ээ. Энэ иргэд бас тодорхой хэмжээний урамшуул авдаг гэсэн тийм зүйл залтууд байгаа шүү дээ. Тэгэхээр иргэд энэ дээр ерөн хэр одоо ажиллах боломжтой вэ? Яг бид нар нөгөө сонгуул юу н өөрөө шударга чөлөөтэй байхад тийм ээ сонгууч болгоны өөрийнх нь оролцоо хяналт их чухал байгаа. Тэгэхээр дан ганц төрийн бас байгууллагын за дан ганц одоо сонгуулийн хуулиар үүрэг авсан тэр ажилтгч нар сонгуулийн байгууллагад хүрэлцэхгүй шүү. Харин тэнд нөгөө сая 800 сонгогчдын чинь нүд чих вэж үж яах вэ? Сонгуулиураа шудраг болно. Тэр сонгуулийн хууль дээр тийм сайхан бас заалт байгаа шүү. Улс төрийн намууд, нэр дэвшигчид, хууль бус хуулиас сурталчилгаа хийгээд тийм ээ. Магадгүй бэлэн мөнгө тараагаад эсвэл сонгогчдын саналыг худалдаж авах оролдох хийх юм бол сонгогч тэрийг баримттайгаар нотлоод өгөх юм бол яг хөө тэр зүйлийг 10 дахин нугалж тухайн сонгогчид өгөөд тухайн улс төрийн нам эвсэл нэр дэвшигчийг яг хөө нэрийн жагсаалтаас авсан намын одоо сонгуул бүртгэсэн бүртгэлийн хүчинг болгоно гэдэг тийм заалтууд байгаа. Тэгээд бас нэг зүйл нь бас сонгогчдод бас анхааруулж хэлэх ёстой зүйл бас орсон. Яг уу ийм нэг боломж байна тийм ээ сонгогчдод бас өөрсдөө хяналт авах оролцох. Ямар зүйлийг би сонгогчдод анхааруулж хэлмээр байгаа юм бэ гэхээр нөгөө сонгогчдод хоригдсон зүйлүүд байгаа. Бид нар сонгогчдод хоригдсон зүйлүүдийг сонгуулийн хууль заадаг ч гэсэн. Өөрөөр хэлбэл за сонгогч яг уу тухайн санал авах байранд санал өгөх эрхгүйгээ мэдсээрэж санал өгөх гэж оролдох тийм ээ. За саналын ууцыг санал авах байраас авч гарах эсвэл саналын ууцыг санал авах байранд авч орох. Эсвэл одоо бид нар нөгөө өнгөрсөн 2008 оны сонгуулиор тэм зөрчил маш их гарсан шүү.
саналын утасныхаа зургийг авдаг гар утсаараа фотоаппаратаар за камерын бичлэг хийдэг. Би тэрний төлөө саналаа өгсөн шүү гэдэг авах. Тэрийг баталгаажуулж байгаа байхгүй юу? За саналаа тэмдэглэж за би саналаа тэмдэглэж за хараараа гэж ингээд санал авах байранд дэлгэж харуулдаг. Уг нь тэр чинь яг тухайн хүн чинь ямар нэг тийм халдашгүй өөрөө хамгаалагдахын тулд энэ саналаа нууцаар гаргах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр тэрийг харуулдаг. Тэгэхээр энэ бүх үйл явцыг сонгогчдод хориглочихсон байгаа. Бүр хуулиар нэг бүрчлэн заагаад хэрвээ сонгогч энэ хориглолтыг зөрчих юм бол яг 14 хоногийн хугацаагаар баримтлах шийтгэл ногдуулна гэж хэлчихсэн. Тэгэхээр бас энэ маань сонгогчдын маань сонгуульдаа илүү хариуцлагатай хандаа гэсэн нэг агуулга бас давхар яваад байгаа шүү. Яг сонгогчдын эрэхтэр бас хөгжлийн бэрхшээлтэй эргээд тийм ээ одоо ингээд ахмад настай хүмүүс, хэвтэрт байдаг хүмүүс гэж байдаг шүү дээ. Энэ хүмүүстээр ер нь тодорхойлсон тийм зүйл байна. Байлгүй яг бид нар бас нэг нааштай зүйл залд орсон шүү дээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд. Яг зөвөр сонгуул өөрөө хамгийн том зарчим бүх нийтийн байх хэрэгтэй тийм ээ. Сонгогч ямар нэг ялгуургүйгээр сонгуульд оролцож саналаа өгөх хэрэгтэй. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлээ үл хамааран тийм ээ. Бичиг үсэг мэддэггүй нь үл хамааран магадгүй насны хувьд хөлсийн хувьд үндэсний цонхын хувьд. Тэгэхээр анхудаага бид нар сонгуулийнхаа хуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй байхаар санал авах байрыг бэлтгэх тэр үүргийг яг засаг даргамжт өглөө шүү. Засаг даргамжт. Тэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд бид нар судалгаа харахаар ерөнхийдөө нэг 85 орчим хувь нь яг сонгуульд оролцож саналаа өгч байгаагүй. Тэгэхээр яг тэр чинь өөрөө нөгөө саналын ууц нь өөрөө хараагүй одоо харааны бэрхшээлтэй хүмүүс зориулагдаад барил үсгэр хэвлэгддэггүй тийм ээ. Тэр хүмүүс яаж саналаа өгөх юм. За магадгүй тэрэгцэртэй хүмүүс яаж 3 давхрт байрлаж байгаа санал авах байранд очиж саналаа өгөх юм тийм ээ. Тийм асуудлууд эдгээр гардаг байсан. За тэгэхээр ер нь сонгуул эхлэхэд 57 хоног үлдсэн юм байна шүү дээ. Тэгэхээр сонгогчдын идэх оролцоо бас маш чухал. Өнгөрсөн 2008 онд 74% байсан бол 70 болох магадлал харагдаж байна гэж байна шүү дээ. Тэгэхээр нэг сонгогчийн санал ямар их үнэтэй юм бэ гэдгийг тодорхойлсон тийм жишээнүүд байдгүй бас сонгогч байлгүй яг уу тий. Одоо бид нар ингээл дэлхийн нийтийн хэл англи хэлгээл тийм ээ. Бүгдээр англи хэл сурыг, хүүхдээ англи хэл сурыг гэд. Тэгэд тухайн үед одоо Америк улс гэл би болол нөгөө тал талаас хүмүүс ирэл тийм ээ. Тэгээд герман хэлээр ярьдаг ард хүн болох уу, англи хэлээр ярьдаг ард хүн болох уу гэж санал авааж л да одоо парламент дээр ч юм. Тэгсэн нэг л саналаар англи хэл ялсан байгаа. Магадгүй нэг саналаар герман хэл ялчихсан бол яг бид нар өнөөдөр бүгд л герман хэл сурыг л явж шээ. За яг тэрүүнтэй адилхан жишээ гэх юм бол одоо чинь бид нар их ойрхон жишээ за Гитлер үн тийм ээ. Дэлхийн 2 дугаар дайны тухайд шуудлаард нь яригддаг ш. Тэгэхээр тэр хүн Германы тэр нацист намын дарга болоход яг нэг л санал нөлөөлсөн байдیں۔ Тэгээ манай дээр бас юм жишээ нь л да 50-25 нэг гэсэн харьцаатай парламентын бүрэлдэхүүн байсан тийм ээ 900-2000 он шиг санагдаж байна. Тэгээ тэр үед тэр нэг гэсэн их хурлын гишүүн энэ нам 50 дээр нэмэгдээд орчвол яг чуулга уралдаж болдог 25 дээр нэмэгдээд нэг болчоор энэ 50-аас гарах шийдвэр нь хүчин төгөлдөр болж чаддаггүй. Тэгээ нэг хүний парламентын бүрэлдэхүүнд үзүүлэх нөлөө өөрөө ийм өндөр байгаа юм чинь тэр хүний цаана яг та нар хаавал юуг санаж явах тийм ээ сонгуулийн үр дүн 2008 онд бараг 100,000 санал тоолоод ахтал 5 саналаар ялж алагддаг. Тэгэхээр яг сонгуулийн үнцэн гэдэг чинь нэг л саналаар хэмжигддэг юм шүү гэдгийг л бид нар ойлгох хэрэгтэй юм шиг байна. За баярлалаа. Зөвхөн бид өнөөдөр MS хэлцүүлгээр сонгогчдын боловсролтой холбоотой сэдвийн хөндлөн анхаарал хандуулсан танд баярлалаа.